За өнөөдөр Өвөрнгай аймгийн 12 суманд 21 аймгийн төлөөлөл бүрдсэн хоршоологчдын туршлага судлах хоршоол доктортой хөгжил 2025 гэдэг зөвлөгөө арга хэмжээ зохион байгуулагдаж байна. За өнгөрсөн жилээс хойш бол шинэ хоршоо хөдөлгөөн үүсэн бий бол шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд бол хоршоологчд маань, малчид маань нэгдэж цаг уурын бэрхшээлтэй нөхцөлийг даван туулах, бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нэгдэн нийлж одоо хоршоол байгуулах ажлууд эхэлсэн байгаа. За одоо ингээд жилийн дараа эргээд харахтаар бол хоршоологчд маань дараагийн шат руу орох болсон байна. Аль болохоор одоо манай хоршоод маань бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, хоорондоо хорших, нэгдэх энэ үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай болсон байна. Тэгээд энэ хүрээнд бол энэ доктортой хөгжил хоршоол 2025 одоо энэ туршлага судлах арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тэгээд Өвөрнгай аймгийн шилдэг хоршоотын үйл ажиллагаатай танилцах 21 аймгийн төлөөлөлд одоо ирсэн байна. За Зээдийн Батлан даалтын сангийн хувьд бол шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд бол нэлээд томоохон үр гүйцэтгэж оролцсон. За өнөөдрийн байдлаар нийтдээ 840 тэрбум төгрөгийн зээл олгогдсоноос 430 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалтын сан бол баталгаа гаргасан адилж байна. Өнөөдрийн байдлаар бол 13 мянган хоршоологчд бол батлан даалтын үйлчилгээг үзүүлээд байна. За бид нар бол хоршоологчдынхаа үйл ажиллагааг батлан даалт гаргаад зээл олох боломжоор хангахаас гадна хоршоологчдоо мэдээлэл зөвлөгөө өгөх, за чадварчуулах талаар бол хөтөлбөр хэрэгжүүлж ажиллаж байгаа. За энэ хүрээндээ бол өнөөдрийн арга хэмжээ гэхэд батлан даалттай зээл авсан хоршоод бол өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа нийт хоршооны 120 гаруй хоршооны 60% нь батлан даалттай зээл авсан хоршоодын төлөөлөл байна. За өнгөрсөн жилээс хойш батлан даалтын сан бол Биднэрт Хятад улсын Өвөр Монголын өөртөс хоронтой хамтраад Өвөр Монголын өөртөс хоронд Монголын хоршоологчдыг очиж туршлага судлах арга хэмжээг бол зохион байгуулад байгаа. Энэ хүрээндээ бол 3 удаагийн арга хэмжээ нийтдээ 140 хоршооны төлөөлөлд бол явж одоо туршлага судалсан. За энэ хүрээндээ бол бид нар Өвөр Монголын одоо хоршоодын сүв, фермер, сүв боловсруулах үйлдвэр, за мөн одоо борц хийх үйлдвэр аж ахуйн нэгжүүдтэй бол хоршоодуудтай бол танилцуулах ажлыг зохион байгуулад байгаа. За энэ туршлага бол манай одоо хоршоологчд нэлээд тус нэмэр өгөөж өгөх хаа гэж бодож байна. Өнөөдөр Өвөрнгай аймагт за 21 аймаг нийслэлийн нийт одоо хоршоологчдын төлөөлөл чуулж цаашдынхаа өнөөдрийг хүртэл олсон амжилт болон цаашдынхаа төлөвлөгөө одоо боловсруулж ярилцаж харилцсан туршлага солилцож ажиллаж байгаа шиг байна. Тэгээд үүн дээр бол Навдаачхан корпорац төрөмжлөлт компани өөрсдийн зүгээс одоо компани зүгээс хийж хэрэгжүүлж байгаа хоршоодод чиглэсэн за энэ төрлийн бизнес эрхлэгчид тэр дундаа хөдөө аж ахуйн хоршоодод чиглэсэн одоо зээл дэмжлэгийн үйлчлэгийн талаар мэдээллийг бол ингээд хөргүүлж за ингээд бас энэ хоршоологчдоос сонирхсан асуултанд хариулж ажиллаж байна. За ерөнхийдөө шинэ хоршоо хөдөлгөөнөөс хойш бол хөдөө аж ахуйн корпорац төрөмжлөлт компани бол байнгын хоршоодын үйл ажиллагааг зээл дэмжлэгийн бодлогоор одоо дэмжиж ажиллаж одоо ирсэн. Өнөөдөр цаашд бид нар бас илүү өнөөдрийн энэ зөвлөгөөн одоо чуулганд оролцсноор бид илүү одоо бас яг зээл дэмжлэгийнхаа бүтээгдэхүүн үйлчилгээг хоршоод руу чиглүүлж илүү нарийн одоо болгож ажиллах одоо ийм бас шаардлага хэрэгцээ байна л гэж харж байна. За энэ удаагийн хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийн газраас зохион байгуулж байгаа Өвөрнгай аймгийн хүнстэй аж ахуйн газар заасан орон нутгийн аймгийн одоо Өвөрнгай аймгийн хоршоологчдын холбоо зохион байгуулж байгаа энэ зөвлөгөөнд оролцлоо. Тэгээд бас төрийн мэдээлэл за бас энэ үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид тийм ээ энэ хоршоодын мэдээллүүдийг багтаасан бас нэлээд мэдээллээр ийм баялаг мэдээлэл солилцох боломжийг хангасан ийм одоо зөвлөгөөн боллоо. Гол нь одоо өнөөдөр бол бид нар бас энэ Өвөрнгай аймгийн хоршоодуудын бас үйл ажиллагаатай, бизнес үйл ажиллагаатай танилцаад явж байна. Үнэхээр юм бас үзүүштэй бас санаа авах үец их олон зүйл байна. Тий. За гол нь би бол юу гэж харж байгаа гэхээр энэ гол нь энэ улсын хэмжээний бас энэ хоршоодын төлөөлөл за энэ хоршоодын салбарыг бас хариуцж ажиллаж байгаа мэргэжилтнүүд төр засгийн агуулгын энэ төлөөллүүд оролцож байгаа энэ
оролцооны хувьд бол их сэтгэл хангалуун байна. Тий. Гол нь одоо эндээс бол бидний одоо гол үр ашиг юу ах вэ гэхээр зэрэг энэ хоршоод хоорондын энэ жижиг дунд үйлдвэрлэгчид энэ бизнес эрхлэгчдийн одоо хоорондын хамтын ажиллагааны их олон ийм одоо боломжууд нээгдэнэ гэж одоо харж байгаа. Тий. Гэрээ хилцлүүд. Миний тухайд л одоо би бол цэвэр үсний шим дундын оршоог төлөөлж ирсэн үүсгэх захирлын ажилтай хүн байна. За тэгээд энэ завсар бол би ямар ч үсэн нэг 5-6 хоршоо аж ахуйн нэгжүүдтэй бас төр засгийн бас байгууллагуудтай бас хамтарч ажиллах энэ боломжуудыг бас ярилцаж амжлаа. Дараа нь тухайлаад бас бизнес уулзалтууд хий гэж бас тохирлоо. Зах зээл дээр бас бид нэр бас хамтарч гарах энэ боломжуудын талаар бас ярилцлаа. Энэ одоо гол зомог одоо энэ байна.